Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Бай дүүрэн байсан мэт. Би байхгүй. Тэндээ дөрөв тэстэй. Бэлэг. Бай зүйл байхгүй. Тэслэг шууд сонсож байна. Агенччур ахлах тэслэгч бачраад ярьж байна. Танаа садааны байлгч сүд орсон байна. Байлгчур өнөөдөр юу ярьж ирсэн? Стресс маань ямар байсан? Юунаас олж авсан? Тэр санаа маш докторгүй байсан. Юм ярихгүй юусаа ярихгүй бүр уурсан. Наурч нь маркно. Үгүй. Надад бодлоо. Нөгөө хөлч нь авчиж. Одоо тийм. Тангараа өргөсөн зэрэг албаа. Сэргийн байрлалаа өгч хогц тавал эрүүл хөрслөг гэдэг юм. Сайн байна. Амрыг ирээ. Аав лоо зэрэгцээ. Би тэгээд чамаа. Чи зэрэгт явчлаа гэж юу? Тусгай салаа 33 дугаар анги. Ануучин гэдэг охин ирж уулзаад сүлдийн ямар муу хүн болох талаар бас хамт тэрвэлдэж ахуулсан зураг хүртэл үзүүлсэн. Сүлдтэй 2 жил үргэлжлээд сүлдээ бүр өөр хүндэлтэнд хүртэл орсон байгаа юм чинь. Та тэгээд сүлдэд энэ тухай мэдэгдээд сална гэдгээ хэлсэн гэсэн үг үү? Тийм ээ. Та юу нэг тухай аавд нь хэлсэн ч юм яадгийг. Ануучинг жирийн айлын охин болохоор хүүгээ салгах гэж энэ хүн албаар цэрэгт явуулсан гэсэн. Гэтэ ямар ч байсан энэ тухай аавд нь хэлсэн дээр баха. За тантай ярих хэрэг дуусна шүү. Надаас дахиж бити сүлдийг асуугаарай. Сүлд дээр шоуддаг найз нөхдөдөө л хамт байгаа биз.
За яасан. Танаа хүүгээс салсан гэдгээ энэ охин өнөөдөр очиж хэлсэн гинэ. Нэг юм хүүхнээс салснаас хойш цэргээс орчих гэж. Та ер нь хүүхдээ яг юм сургыг мэдүүлээ гэсэндээ цэргийн албанд явуулсан гэдэг чинь үнэн юм уу? За тэр талаар ч хайдан баараг байхгүй. Би ер нь хүүхдээ хүмүүж үлээл гэж зүтгэсэн. Эхнэр байна эсэргүүцсэн. Манай ах ч эсэргүүцсэн. Та ер нь хүн болох эсэргүүцсэн тий. Би тань чулуухан хэлчихэ. Ангийнхаа охиныг жирэмсэн болгочхоор нь та хүүхдээ нууж цэргийн албанд явуулсан гэсэн мэдээлэл байна. Би тим хийх ядгаалцсан адуус шүү. Баахал чи нэрээ. Хаашаач явсан яах вэ гэдээсэн. Тэр охиныг жирэмсэн болгочхоод нуугдах гад цэрэгт явсан юм шиг зү. Ангийнхаа ануужин гэж охиныг жирэмсэн болгосон. Тэгээ тэр охиных нь ар гэрийнх нь амьдрал ядуу. Ажилчин гаралтай гэж танд гологдсон. Тэгээд таныг хүүхдээ цэргийн албанд авчиж нуусан гэсэн мэдээлэл байна л да. Энэ дүрсэн байна да. Бидний тухай ер нь шар сонинууч гэсэн тэгээд дандаа худлаа биччихдэг. Бид нар тэг бичүүлсээр байгаа дандаа дөжирч тээ. Гомдмоор. Би өөрөө ажилчин гаралтай хүн. Эхнэр хоёр жирийн цэрэг бүсгүйтэй суух гэж ингээд хичнээх баярлсан гэж. Тэгэл очоод салгачгаагүй шүү дээ. Манай эхнэр өөр баярлаад ирсэн юм яа. Мэдхгүй юм да. Хүмүүс таны талаар ийм л бодолтой болсон байж тээ. Өнөр тий. Манай эхнэр сургууль дээр нь очоод багштаа нь уулзаж сүлдийг цэрэгт явсныг нууж гадаад явсан гэж хэлээрэй гэж гуйсан байсан. Би бүр хэлээд уурлаад ирсэн юм аа. Компани захирал байж хүүхдээ цэрэгт явуулсан гэж хүмүүс муу хэлнэ гэд нуугаад ирсэн. Таавал тэгээд зарлаад яваад байсан юм. Би хаач нөхгүй. Өнөр нэг охин ирж сүлдийг хаанд аль хааж асуугаад байсан. За би хэлээд явуулсан. Тэр ануужин гэгч болж таарах. Тэгжил таарах гээд байна. Уулзалтын бүртгэлийн дэвтэр дээр ануужин гэснээр бас байсан. Тэгэхээр би тэр нуусан хэрэгтэн тодорхой хэмжээгээр холбоотой болж таарах. Нуусыг хөрөнгөлсөн талаар нь ер нь асуучлаа чилэрнэ. Хүүхдч гараагүй л гэсэн л дээ. Өр хөндүүлээд авахулсан гэсэн. Би бүр айлын охин үрээр тоглоозаа гэж их л цагтдаг. Намайг дөөрөж байгаа юм бах та. Би өөрөө бас залуудаа нэрсэр айлын охтууд бас хондоож л явсан. Гэтэ энийг бол хаач нөхгүй. Хоёулаа ихэд ер нь хаашаа явах гэж хүлээж байгаа юм лээ. Ангиас уцтлыг л хүлээж байна. Дээрээс нь таксины компаниудаас бас мэдээлэл ирэх байх. Хоёулаа тэгвэл нэг 24 цагийн хоолтой газар орж явах суух уу? Одоо ч хоол орохгүй үсттэй. Өнөөдөр ч бүх хамаатанаар орж шалгаалаа. Уурын хэмбэлээ. Маргааш эртгэн шиг босч найзуудын шалгаанаа. Тэр ануужинтай холбоотой асуудлаар эхнэрээ бас байцсан. Манай өвсөлд чинь ээжээсээ ер нь юу ч модхон байгаа шүү дээ. За яг хоёлаа. За төлөө. За яасан? Сураг гарах уу? Үгүй ээ. Чи надаас бас нэг нуусан байна да. Би юу? Өглөө би хитэн төгрөглөх хүссэн ш.
Юу? Гэхдээ бас хэдэн төгрөг өгсөн би? 50,000 л өгсөн шүү дээ. Гэхдээ чи чинь яадаг хүн бэ? Хүний үгэнд өрөөсөө орохгүй. Чи чинь хүүхдээ оргох, таксигаар давхих буудалд өрөө авах мөнгөөр нь хангаад өгсөн байж шүү дээ. 50,000-аар ямар юмны буудалд өрөө авдаг? Одоо хямдхан буудал өчнөө юм байна. Нэг газар л одоо согтоо хөвтөж байгаа биз. Миний хүү хизээ тэгсэн архиуж исэн. За. Чи сүлдийн найз Ануужин гэж охиныг таних уу? Ануужин гэж охиныг жирэмсэн болгоод өр хөндүүлсэн тухай нэг сайн яриад өгдөө. Та хоёр аль нэг дээр утсан. Үгүй би ёстой тийм юм мэдэхгүй шүү. Сүлд өөрөө л манай ангийн Ануужин гэдэг охин миний араас гүгээд идэг юм. Царайлаг хөөхөн охин ирнэ надад таалагддаггүй юм. Уу яг хамт байхад зугаатай манай сургуулийн 1 номерын охин л гэж ярьжсэн. Тэгвэл чамаас бас нуужээ. Би цаадахтаа чинь талаар нэг нухацтай ярья. За таваа минь. Залуу хүүхдүүд аль салж нийлхийг тэр хэдэм бэ? Үгүй чи энэ юмнаас болоод хүүхдээгээ ам мөрөх гад ам биш үсттэй. Аа? За хүүчээ өстө чамдаа тангараг тасран шүү. Үгүй нэрээ ч юм уу? Үгүй юу нэрээ ч юм уу гэжтэй юм чинь. Үгүй чи хүүдээ аль охин сонгохын заагаад хэрэггүй штэ. Цаадах чи ямар ууртай уцаартай гэлээ. Чамаг өстө нэг нүдэрээ харахаа болно штэ. За. Тэгвэл энэ талаар чимэг үлээ та. За. Чи ярих үгүй бэлдэх яах вэ? Хүүгээ ихлэд хойлоо олъё л доо. За. Тэр хайчдгийн хөлөө сургана хамгац. Үгүй чи нэрээс та нэг амар хүн шүү. Сайн байна уу сач магш? Сайн байна уу та? Таныг амарч ах чинь наашны уулж чилээсэн дуучлаарай. Оо зүгээр. Танил манай хүүгийн дагаа хурц. Амар гэрээ ахлах дэслэгч хурц. Санжирмаа сэлтийн багш. Давгаа. За. Би өнөөх 3 хүүхдийнх нь утас нэр хаягийг нь бэлтчихсэн. Энэ. За. Маш их баярлалаа. Манай хүүхд өөр оюутнуудаас найзлдаг байсан юм болов? Би харин ангийнхаа дарга руу уцтаж асуулаа л та. За. Тэгсэн зоргоо Ануужин урнаа зулаа гэсэн ийм хідэн хүмүүстэй салтдаггүй нийлдэг гэсэн. Гэхдээ ер нь бол өөр хүмүүстэй барыг нийгдэггүй гэж байна лээ. За их баярлалаа. Таныг чилээсэн дуучлаарай. Оо зүгээр. За баяр та. За, Сайхан амраарай. Баярлалаа гэж. За баяр та. Таксины бүх компаниудаас мэдээлэл ирсэн байна. За. Сонсголонгийн тэр аваас байлдагч очиж явсан гэсэн жолооч юусоо гарааг байх юм. Ер нь ангиасаа жоохон холдож байгаа таксинд суусан гэж магадгүй. Бас магадгүй л тийм ээ. Улаанбаатар чинь тоолж орших олон хувийн такси явж байгаа шүү дээ. Сонин телевизээр зараагд үздэг юм билүү? За харин тэр чин зөв санаа шүү. Энэ таксины жолооч нарын ганц сонсдог юм чи хэв юм шүү дээ. Би нэг ажилтан залуудаа уцтаад үүрэг болгох. А байна уу? Оо соронзон уу? За. Миний дүү чи бүх FM радиогоор нэг зар явуулаад хач. За бичээд аваад. 7 дугаар сарын 29-ны орой 23 цаг орчимд
Сонсголон хавьяас 20 орчим настай залууг авч тээвэрлсэн таксины жолооч мэдээлэл өгнө үү? Мэдээллийг худалдаж авна гэд миний дугаарыг өгч. Энэ ажлыг одоохон гараад шуурхай хамжуулаад. За, энэ зарыг сонссон жолооч уцаар ирж магадгүй. Тийм ээ. Энэ гурван залуугаас өөр дотны найзууд юу байдгүй сүлдэд. Авгаа хоёр нэг 5-6 хүүхдийн нэр болсон. Голцвол манай хүүтэй нийлж бүжгэндэг залуучууд юм. Авгаа ганц нэг нь мэддэг болохоор зэрэг олж олзъя гэдэг өглөөрт гарсан. Бас манай дүү ажилласаа чөлөө аваад хөөцөлдөж байгаа. За ашгүй дээ. Тэгвэл нилээд өргөн хэмжээгээр ирэл явж байна гэж ойлгож болох юм байна. Хоёлаа тэр ануучин гэж охинтой очуулсан. Залгалгүй шууд явчих. Гэртэн ч гэж магтав. Шинэ хүүхэндээ хаягдах юм бол хуучин дээр очдог. ертөнцийн жам шүү дээ. За ямар ч байсан тэгвэл тэднийд очие да. Хорц дарга. Тэр ануучин гэж охинтой би ганцаарчилж уулзмаар. Манай сүлд жирвсэн болгосон үнэн бол би жоохон туслая гэж бодоод байна. Сүлд ээжтэй юу ч яриаггүй. Ярих ч үндэсгүй юм да. Айлын охин үрээр тоглож чад ямар ээжтэй тайлгнаж идэг юм чи юу хавтэ. За тэгээд та ямар ч байсан ороод уулзаадах. Өнөөдөр найз нартай нь уулзаа яваад байхлаар ямар нэг сэжүүр гараад олдож магадгүй юм. Сайн байна уу та? Сайн байна. Өөрөө сүлдийн ангийн оюутан зоргоо гэж залуу мөн үү? Мөн. Би амралтаараа зөөгч хийж байгаа юм л та. Ингээд та юм билээ. Би тэг 13 дугаар ангийн офицер ахлах төслөгч хурц гэж хүн байна. Өөрөө чинь сүлдийн талаар асууж тодруулах зүйл гараад явж байна л да. За тэг. Өчигдөр орой сүлд өөртөө чинь ирж уулзсан гинэ. Сүлдээ юу? Америкээс ирсэн юм уу? Үгүй. Тэгэхээр өөртөө чинь ирж уулзаагүй гэсэн үг. Үгүй. Гадагшаа бүр сургууль явцсан шүү дээ. Уянгаа гэж танаа найз. Тийм, манай найз ба. Тэгэхээр сүлд уянгаа руу уцаар ирсэн байж болох уу? Хүү баха. Уянгаа нөгөө хөдөө аав ээж руугаа явцсан. Тэгээд сүлжээгөө газар байгаа шүү дээ ирсэн. Би танаас л ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр сүлд уянгаа ануужин та гурваас өөр юм сургуулийн оюутнуудтай ойр дотн найзлдаг. Хүү баха. Миний бодлоор лав. Биднээс өөр хүнтэй нийлдэг юм аа. Тэгээ өөрөөс нөгөө гайгүй баяа айлын хөвт болохоор зиндархаад тэгээд нэг нийлдэг шүү дээ. Тэгээ харин сүүлд нь бодоод байсан чи зүгээр л нэг 6-гаа гаргах гад найздаг байсан юм шиг байлаа. Чи яагаад ингэж бодох болов? Үгүй яах. Найзууд хичээд гадагшаа явангуудаа очиод ганц ч уцаар ярихгүй. Тэгээ мэйл чичгүй тэр чигтэй алга болсон. Бүр явахдаа биднэрт баяртай ч гэж хэлээгүй шүү дээ. Би чи ер нь ануужин сүлд хоёрын харьцааны талаар хэрэг мэдэх үү? Үнийг хэлгэж мэднэ л дээ. Ануужин болохоор сүлдэд сайн байсан аахгүй. Тэгээ араас нь гүдэг. Сүлд болохоор яг ануужин гайгүй царайлаг өндөр охин болохоор агуулаад явдаг гэсэн. Тэгэхээр бидэнд ийм мэдээлэл байна. Ануужин сүлдээс жирэмсэн болоод хаягдсан гэсэн мэдээлэл. Энэ ер нь үнэн юм уу? Үгүй. Үнэхээр шинжлэх ухаан хөгжөөд зайнаас жирэмсэн болчихдог болоог болвол ануужин гэхдээ яг үнийг хэлэхэд яач ч оролдоод өвт нь орч чадаагүй шүү дээ. Тиймэрхүү юм болсон юм. За мэдээлэл өгсөн баярлалаа. Зүгээрээ. Оо сайн байна минь дөө. Гэртэн хам байгаа юу? Аа.
ирсэн бэ? Сайн байна уу? Сайн байна. Сайн байна уу. Сүлдэн танаад ирээд манад явсан байна. Хизээ гараа авчих. Сүлдэн манад ирээгүй штэ хаа. Хин тань тэгж хэлж байна. Үгүй найзууд нь л надад тэгж хэлээд тэгэл би ирлээ л дээ. Ах нэг юм уух гэсэн. Буцсоо сууж болох уу? Ой за. Ийм аяга нөх болох хаа. Болно. Баярлалаа. Хаяшаа сууч. За баярлалаа. Цаа чин чамаар уцаар яриаг байц. Үгүй. Хоёр нь хамгийн сүүл хизээ болцсон. Наадмын дараагаар чөлөөр гарахт нь болцсон. Тэмцээндээ ялаад чөлөөгөр гарлаа гэж ярьж исэн. За. Өөр ирж бол заяа. Үгүй баха. Би өөрөө очиж болцсон. Тэгэд намайг гэрт хүрэж ирсэн. Миний охин. Ер нь манай хүүд хоёрын хооронд яг юу болсон юм бэ? Чамайг жирэмсэн болгоод өр хөндлөсөн гэдэг нь үнэн үү? Ахта нуулгүй ирлээрээ. Хэрэгцээтэй зүйл үйл би туслая. Надаа юу ч хэрэггүй ахаа. Сүлдээ надаа сайн. Би угаас итгэж байгаа. За. Та хоёр ингээд ер нь хэр удаан ирэх чинь? Үерхэд одоо 2 жил болж байна. Би танаа гэрт очиж цэргийн ангийг нь асуусныг та санаж байгаа үсттэй. Тий. Гэхдээ би ер нь цаатгаж нэг сайн загнаа гэж бодож байгаа. Загнаад хэрэггүй. Тэртээ тэргүй сүлдээ над дээр эргээд ирэндээ ахаа. Тэгвэл энэ талаар яриад хэрэггүй маань л да. Чамайг тийм болгоод айсан үнэн бол бүр турсгыг нуулаад аяа гэж бодож ирсэн. Хэрэггүй. Ер нь тийм юм болсон ч болоогүй ч бит хоёрын явдал бит хоёрын хоороо л үлдэг. За. Ахын 5 дахь чаалдаг дулчлаа. Зүгээр ахаа. Сүлдийг уцаар ирвэл өнөөхөө ахын уцаар залгараа. За миний нэр утсан. За баяртай. За баяртай. Сүлдээ. Хүчин ингээ хөвдөд ах хэрэггүй. Ядахта босоод юм идэлтэй. Сонирхол алгаа. Чи ингээд өдөржингөө ногоороо төвчт юм уу? Ажил үйдэг юм ааш. Манай ажил өдөр 12-оос цуглаад орой 12 гэж тартсан шүү дээ. Ийм царайтай зөөгчийн гараас хүмүүс тэгээ хоол авч иддэм үү? Хөөе. Би нүүр гараа угаагаад нөгөө хувцас өмсчих юм бол шал ондоо залуу болоод явчихдаг юм. Гэхдээ надаар ихэвчлэн согтуу өлчин хүмүүс л үйлчлүүлдэг юм дөө. Үш галдаа. Ажлын чинь цаг болцсон байгаа юм шүү. Чи одоо явахгүй юм уу? Хөөе, манай бар ойрхон 20 минутын өмнө гарахад л болдгоо шүү дээ. Чи ихэд анаач тонцсон уу? Хөрхөө хийшүү. Ангидаа гэдгийг л сургуультаа сагаа болохоор зигзгэр амтан байгаа юм да. Галтаа.
Би ч унтуулаад өгөө. Нэрнэ. Хүнээр тоглоод л. Би Ануучиг жирэмсэн болгоо ицсэн баха. Хүмүүс тэгж ярьж ийн гэсэн. Чи тэгээд унтаж үзээгүй хэрэггүй. Үзээгүй. Тий. Чи ядахта ганц нэг хүч өргөдөж орхидог байгаа да. Залуунаас дахиж заяахгүй шүү дээ. Тийм сайхан амтан зам дээр дохиож яхад. Чи ч тэнэг байна да. Ажилдаа яваач тий. Нүр гараа ууаач. Чи юу н усанд орд юм уу? Энэ өрөөнөөс чи битүү хэр өнөрчих юм аа. Хөөй. Таагүй. Урилгагүй манаа зочилчхоод. Хэрийн эзнийг ингэж хэлж болж байгаа юм уу? Юу нэ? Гэхдээ найз нь чамайг ирсэнд баярлж байгаа шүү. Мэ. Бод. Итгэхгүй чи. Найз нь 2 жилийн дараа төгснө. Инженер болно. Тэгэхээр танай компани дээр очиж ажиллаж өгнө. Харин чи намайг очиход тендер гээд навшраад байх юм шүү. Чи ямар олон юм ярьд юм бэ? Ийм их юм бодох надад сөхөөж ялгаа. За. Чи чин гайгүй нөөдөг интернет модемтэй авцсан л юм биш үү? Ядуу байгаа халсан. Найзынх нь бил бинч ингэж хаанаас яах вэ? Хамаатныхаа хас гуйж 2 өдөр хэрэглээд өгье л гэж авсан юм. Тийм үү. Хөш. Надад нэг боломжийн ажил байна. За. Энийг хийчих юм бол 100,000 төгрөгтэй болчих гээд байдаг. Сургалтын төлбөрт маань аваал нэмэр болох юм байгаа юм да. Галтаа. Чи жил болгон сургалтын төлбөр гээл хичээлээс хөөгдөх гэдэг юм. Хас банкны витана зээл гэж мэдхүү? Ман чи хүүг нь хүчрэх үү? Хүнч гайгүй хөнгөлөлтөл байт юм л да. Зээлээ бүрэн төлөө дуусахаар нилээ төвийн чамд урамшуул болгоод буцаагаад өгчтэй. Анууч юм биш үү? Манаач гэжтэй. Анууч витанагаар бас сургалтын хөтөлбөрийг хийдэж шүү дээ. Аль би ч юм сайтыг харуулъя та. Хинэ. Хүш чин 2 жилийн төлбөрөөр зэрэг авч болох юм шүү дээ. Тий. 1 сарын 1.8% хүүтэй. Ой, болж байна уу? Хүш ийм юм байдаг юм уу? Хугацаа нь 36 сар байгаас тээ. Ямар ч байсан 2 жилдээ л хичээлээсээ өөгдөхгүй сэтгэл амар сурж болохоор байгааз. Нэг хараа. Төлсөн хүүгийнхээ 9%-ийг буцаагаад урамшуул хэлбэрээр танд олгоно гэж штэ. 9% нь буцаагаад авчих нь штэ. Бас чамд хас банкн дээр зээлийн түүх бий болчихно. Банктай харьцах мэдлэг ч гэсэн олж авна штэ. Хөш. Энэ хас банкны чи витана зээл бошин шиг хамрагддаг хэрэгэ. Энэ хас банкны витана зээл гэдэг чинь овоо ид байх нэ хөөе. Эртгөө хөдөлтөөрөө нийгмид ихэд хичээл орох болж шүү. Энд ч харин дажгүй үйлчилгээ байна шүү. Али? Найзынх нь явах цаг болчих. Одоо бошин шиг ажилдаа явъя. Харин чи энэ юм зумаас идэлтэй.
Намайг нэлтгээд өйдөхгүй хүн шиг байж байгаа юм да. Чи чинь юу болоод галзуу хүн шиг хүн дуудаад уцаар уйлж юмжаад байгаа юм тий. Хүмүүс шоронд явах болчиход байна шүү дээ. Цэргээс оргосон хүнд чи ирүү үсгдэг гэж. Би сая ахтаа чи уулзчихл мэдлээ. Удаа дараа л орвол юу гэхээс яалаа гэж тэгдэг. Чи хүүгээ яах гэж цэрэгч явуулсан юм? Би чамайг болгож хичнээн их гуйлаа. Үгүй миний ханаа. Би чинь зүгээр харж агаад юу гэж хүүхдээ шоронд явуулчихад юм чинь. Чи хүүг минь хүмүүжүүлнэ гэж цэрэгч явуулж чадсан юм чи. Дахиад хүмүүжүүлнэ гэж шоронд явуулж мэтгэл хүндээ. Тэг яалаа гэж тий. Чи хүүг минь цэрэгч явуулснаас л болж миний хүү юмд орооцолтлоо. Нисгэгч олох мөрөөдөлтөө хүүг минь хүссэн сургуульд нь явуулсан бол өдөрт өөрийнхөө дуртай мэрэгчлэр сураад баяр өөртөө чивт орж гисэн санаа амар сууж их байсан юм. Өнгөрцөн юм шүү дээ одоо ч. Өнгөрцөн. Ингээд хүүгээ шоронд явуулж байгаа мó. Хуучин цэргүүд нь шин цэргүүдээ дарамтлж зоддог гэж сонин хөвлөөр бичээл идэх юм бэлээ. Чиний нөгөө магтаад идэг хурц үлээ. Тэр нь ч зодсон юм билүү? Эртэд намайг эргэж очиход тэр даргынхаа нэрийг сонсч чадахгүй л байсан. Уурлаад байсан хүмүүс. За зодуур үзэж ижил ирэх юм болно шүү дээ. Пист. Солиотой хүний ярьж байгаа гинэ бүр. Хүүгээ зодуулж ич хүмүүжүүлэх юм уу чи? Дарамт зодуур байхгүй. Хуучин цэргүүдийг шин цэргийн байр руу оруулдаг гэж сүлд өөрөө хэлээ үсттэй. Тэр цэргийнхаа охинтой муудалцаад л оргоо явуулсан юм байна. Би тэр охинтой нь очиж уулзаад учрын тонгоогоод ирлээ. Миний өгш ингэж ор үндэсгүй ярьж болохгүй шүү дээ. Миний ханаа. Би чамаас ганцхан юм гоё. Хоёулаа хүүгээ цэргээс гаргаад авчил л та. Тэхүү. Гүтэр дүүцүүлэх албаны хідэн төгрөгийг л өчөөл доо. За хоёулаа энэ талаар улс ортой ярив. Миний хүү өөрөө эргэж ирээд зэрэгтэй буцаж явахгүй гэх юм бол очоод нүрээ улаалгахаас. За чи надад амлсан шүү. Чивт хоёрын ганцхан үр штэ. Чи над уцаа болил доо. Гоо бас юу утас вэ? Чи ч уцаа хураалгачихсан гээгүй лүү? Үгүй би сүлдэд нэг дугаараа орхицъя.
Тэгээ чамааг залгаад орилж хашгираад хүүгээ уурлуулчих واخ гэж бодоод өчигдөр хэлээгүй. За. Гэтэ уцтай гэдэг чинь бас нэг учиртай. Одоо чинь SIM карт утасны аль алинаар нь байршил тогтоодог технологи илэрч гисэн. Би нөгөө Соронзон руугаа яриад тэр компанитай холбогдчихлээ. Чи аль дугаараа үлдээсэн? Би юу гэж 11-т дугаар орхивд. Допинг дугаартаа л яваа. Гү чи тэгээ тэр компанийнхаа хүмүүст хүүгийнхээ оргосныг хэлсэн юм уу? Үгүй юу цохолгаагүй. Манай тэр Соронзон ч юм байна штэ. Илүү дутуу уганд дурлдаггүй сайн залуу байгаа юм. Юу ч асууж шалгаалгүйгээр л ажил амжуулчихна. Би танихгүй дуурах чинь. Авалтаа хүүчин юм бол. Мань уу? Сайн байна. За тийм байна. Та яг одоо хаана явж байна? Би байгаа газар чи яваад очие. Та мөнгө төгрөн дээр санаа зовлтгүй. Би бэлэн мөнгө өгч гэнэ. Би одоохон яваад очие. Нэг 10 минут болох байх. За. Чи нэрээстэй нэг арилцсан дотортой хүн шүү чи. Ганц хүүг алдчихад хаанаас хайж олъё доо гэж ядарч ядчихад чинь компанийнхаа төлбөр тооцоог яриад яваа мó? Үгүй. Би өчигдөр FM зар өгч гисэн. Тэгсэн чи өчигдөр орой нэг байлагч сонсогтонгоос хотын төв рүү такси барьсан байна. Тэгээд тэр таксины жолооч нэрж байна. Би бушуухан шиг явах хэрэгтэй болчихлоо. Захуш. Эхлээд яг мөн бишийн тодруулж ягаад мөнгө төгрөгөө өгөөрэй дөө. Чи заллиулчваа. За. Би ямар жаахан хөвгт вштэй. Бас хурц дарахтай холбогдъё. Би явах болох. Би ерөөс хамт явъя. Чи тэгээд мөн хүүг минь хүмүүсийн дунд цагийн зандраад ачи юм болов. За чи тийм ээ. Ойлж зүгдээд хүүхд хичээч. Би явлаа. Тэр таксины жолооч нь үнэ хэлсэн байгаа да. Одоо ч бас мөнгнөөс судлаа хэлэхээс ихгүй болчихсон юм шиг. Олширсан цаг шүү дээ. Гайгүй худлаа хэлэхэргүй юм лээ. Миний хүүгийн царай төрх барьсан гар утасных нь марканд хүртцүүлж байна лээ. Өөч юм. Хамгийн гол нь цаг нь зөв таарад байгаа. Танаа ангийн хойхноос такси өрөөд бүр яг энэ дэрч буусан гэж. Тэгээ би сүлд байна, гадаад яваагүй гэд хэлхийн хүртэл сонсоод бүр сайн санаж ин лээ. Тэгэхээр яг үнэн. Уг нь чинь барил гэсэн дээ. Ангийнх нь багш нь тэдний ангиас ганцхан хүүхд энд байдаг гэж хэлсэн. Хүмүүсээ яаж байрлуулах вэ? Эхлээд сайн харъя тийм ээ. Тэгээ та нар ингэж сүржигнээд хэрэг байна уу та? Ингэхгүй л болохгүй гарч цугтаж байгаад амнасаа шалдаж болно шүү дээ. Танаа хүүхд чинь сэтгэлээ хямралд орчихсон байгаа. Хэдэн давхарт гэлээ? 2 давхарт. Би ч энэ байрыг ерөнхийд нь сайн мэднэ. Тэгэхээр нэг хүнээ наана, нэг хүнээ хойноо зогсоё тийм. Та ямар ч бас орж ярилцаад эвтэйхэн болж игэл харгалзаад гаргаад. Таныг дагуулаа гараад ирвэл би хүмүүсээ явуулчих. Ер нь сүлдийг та бүхэн л хөргөж өгнө шүү дээ ангираа. За. Би байдал 50 болвол уцаар хэлэл мэдгэж. За та орч үз. Заахлагч хурц. Энэ байлт чи яа гэж бод. Юу барьж аваад сахилд хорчиж болохгүй байна. Улмал цаашаа зүтгээд байх. Зөрүү төвхт. Хоёр байлагч сүнстэй ойр дотн байдаг хүмүүс. Өгсөд хэрэгтэй. Энэ яаш вэ? Эсвэл цэцэрлэг үү?
Эсвэл сургуулийн бэлтгэл ангиу. Өөр арга алднаад байгаа. Шарууд юм орох бах та. Та баян биз дээ. Тэр шүүхийг худалдаад авчихгүй юу? Ядаж байсан. Баригдаад ирчлээ шүү хөрхий. Өөрөө хүрээдсэн чинь бид хэн мэдлээ. Жолооч нарын хамгаалах бүсний хэрэглээ 88.2%, зорчигчдын хамгаалах бүсний хэрэглээ 48.6%, хойд суудал сууж явсан зорчигчдын 16.7%. Суудлын бүс таны хайртай хүмүүсийн амь насыг аварна. Суудлын бүсээ заавал бүслээрэй. Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Би тань чулуухан хэлчихэ. Ангийнхаа охиныг жирэмсэн болгочоор та хүүхдээ нууж цэргийн албанд явуулсан гэсэн мэдээлэл. Би тийм хийх ялгаа авсан адуурч шүү. Чи сүлдийн найз Амарчин охиныг таних уу? Амарчин гэж охиныг жирэмсэн болгоод өргөндүүлсэн тохионыг сайн яриад өгдөө. Та хоёр алин дээр битсэн. За. Миний дүү чи бүх эфемераадгаар нэг зар явуулах гэж. За бичээд аваад. 7 дугаар сарын 29-ний орой 23 цаг орчимд Сонсголон хавьяас Чамайг жирэмсэн болгоод өр хөндлөсөн гэдэг нь үнэн үү? Ахтанууд үйлээрээ хэрэгцээтэй зүйл байвал би туслая. Надаа юу ч хэрэггүй ахаа. Сүлдээ надаа сайн би угаас итгэж байгаа. Үнэхээр шинжлэх ухаан хөгжөөд зайнаас жирэмсэн болчихдаг болоо. Чи тэгээд унтаж үзээгүй хэрэггүй. Үзээгүй. Хүмүүс шоронд явуулчаад байна шүү. Цэргээс орсон үед чи 90 үсэгдэг гэж. Ангийнх нь багш нь бидний ангиас ганцхан хүүхдийн байдаг гэж хэлсэн. Тусгай салаа 34-р анги. Уг нь чинь барил гэсэндээ. Ангийнх нь багш нь тэдний ангиас ганцхан хүүхдийн байдаг гэж хэлсэн. Хүмүүсээ яаж байрлуулах вэ? Эхлээд сайн харъя тийм ээ. Тэгээ та нар ингэж сүржигнээд хэрэг байна уу та?
Ингэхгүй л болохгүй гарч цухтаж байгаад амнасаа шалдаж болно шүү дээ. Танаа хөгжин сэтгэлийн хямралд орчихсон байгаа. Хэдэн давхарт гэлээ? 2 давхарт. Би ч энэ байрыг ерөнхийд нь сайн мэднэ. Тэгэхээр нэг хүнээ наана, нэг хүнээ хойноо зогсоё тийм. Та ямарчаас орж ярилцаад эвтэйхэн болж игэл харгалзаад гаргаад. Таныг дагуулаа гараад ирвэл би хүмүүсээ явуулчих. Ер нь сүлдийг та бүхэн л хүргэж өгнө шүү дээ ангираа. За. Би байдал 50 бол уцаар хэлээд мэдчих. За тэг та орч үз. 아우 만치 나게 좀 있지나. 술대. 니코. Наад булангаа эргээд наатлаасаа харж гараа. Гарын нэмтэж гар тав. Байдаг зүйл димиг юм хэлээд. Бэн даваагаа. Сүд цонхоор гараад тугцсан нь асантай гүрэндээ дөнгөж сая байж байгаа. Та ийшээ өрөөд ирэх үү? За ордоо. Наг тагалдаа. Атцаа той. Байна уу? Эрхэмдээ турнаад итгэх ахлах төслөг тулсарж байна. Байдаг сүдийг дөнгөж сая баривчлаа. Тимэт эрдэнэ ажиллагааг одоо зогсоож болно. Одоо бид нар англи хөдлөө. Гүйцэтгэе. За даваагаа энэ ирж байгаа. Хэл наашаа аваа. За. Чи одоо юу л хийгээд явна да? Гэхдээ хаашаа зүгтааж явна? Цонхоо андуурснаас болоод золтой л алдчихсангүй шүү. Дэлхийгээс нисээд явчихгүйгоос хойш. Гэхдээ чи ер нь зүгтаагаад хаа болтох вэ? Хурц дарга. Би хүүтэйгээ нэг ганцаараа 2-3 үг солимоор байна. Тэгээд болдгүй яах вэ? Минийхөө нэг бүсгүй чамаас явсанс болж. Үгүй яаж байгаа чи энэ үт. Их орноос оруулж ийн гэдгийг ойлгож байна уу чи? Сүртэй болох шивтэй. Би дахиад оргон за. Тэгж ярьж болдгоо маа минийхөө. Чи чинь тангар өргөсөн цэргийн албаа хаагч юм. Оргосон цэргийн чинь эрүүгүй хариуцлага татдаг хуулийн залттай шүү дээ. Хуйлтэй ч вэ.
Юутаач байсан би заавал оргоно мэдв. Чи чинь шоронд явж ял идэх болно шүү дээ. Тийм ухаанг байж болохгүй шүү дээ минийх. Би тэр шоронд чинь ч гэсэн ороод өгье л тоо. Би тэр шоронгоо чинь ч гэсэн оргон за. Та нар намайг ингэж мөрдөөд мэдв. Намайг ингэ мөрдөөд барих тусам чи би оргоно мэдв. Минийхөө. Аав нь буруугаа билээ. Чиний тэр сонирхдаг нисхийн сургууль чинь явуулаад өгье. Минийхөө жоохон төвчлийн найрамдаа жоохон тисч чадах. Би найрми чи. Бас тэр нисхийн сургуулийн чинь тэр Жонсны уурхай бүгдээ чинь бодохоор миний дургу үрж ин мэдв. Одоо надад танаас юу ч хэрэггүй. Миний хөө 3 хоног тисч үзсэн. Аав тэр эмнэлгийн магадлалаа юу гэдгийг бүх бичиг баримтыг бүрдүүлээд тэр дүүцүүлэх албаны чинь мөнгийг төлөөд цэргээс гаргаад авъя тэхүү. Чирэн жоохон тисчлүүц. Миний хөө харин гэмт хэрэгтэн л бити болчих үзсэн. Баярлах төвшин. Би. Эрхэмтэд дөрвөж таны тушаалаараа байлах төвшин ирлээ. Баярлах төвшин. Энэ 6 зэрэг дөрмөө тус хэлсэн байна. Дөрмийн гүйцээ шийдвэл ойлгоо. Ойлголоо. Би цагийн дараа шалгая. За манай хангас ч хэлж. Чи юун дээр алдсан? Чи. Энд юу чи юун дээр алдчихсан? Мөгөнд чи Яадаг ч байсан. Баригдаад ирчлээ шүү хөөе. За чи баригдаж ирснийг нь яаж мэдж байгаа? Өөрөө хүрээдсэн чинь бид хэн мэдлээ. За өөрөө ирсэн өрөөлтөө ирсэн хоёрыг ялгахтайгаа байна харин ч. За та тийшээ сууч. Би штаб руу орж байгаа. За. Би дахиад оргоно. Харцлагаар. Минийхөө чи намайг бодохгүй байж болно. Үгүй ихийгээ бодол та. Хүн шоронд орчихсон гэж санаад хичнээн шанал бол. Тэр шоронд нь орох бах та. Та баян биз дээ. Тэр шүүхийг худалдаад авчихгүй юу? За минийх. Аав нь компани өдий зэрэгтэй хүрхэхдээ нэг ч төшмөлт авилга өгч үзээгүй юм шүү. Энийг харин хаач бардам хэлэнтэй. Та тийм шудраг юм бол би шударгаар тэр шоронд чи суугаад өгье л та. Сэргээс оргосон юм чи. Шоронд сууханд шудраг үсттэй. Энийхөө тэгж ярьж болдгүй. Аав нь хиний төлөө хөлдсөн урсгасан. Хиний төлөө санаа зовж өдөр шөнөгүй ажилласан юм. Чиний л төлөө шүү дээ. Миний төлөө юм бол би яагаад хүснээрээ гэж болдгоо юм бэ? Би таны тушаалаар энд ирж энэ муусан юмнуудын үгэнд орж шал угааж жорлон цэвэрлээд байгаа үстэй. Аав нь тэгээд буруугаа хүлээгээл энэ шүү дээ. Би чамайг эндээс гаргаж авъя гэж хэлээд байна шүү дээ. Хуулийнхаа зөвлөгтөө яри. Зөвлөгөө авъя. Ямар боломж вэ судлаа л таачна. Би эндээс гараад яах? Дахиад сүлдэд манай компани төлөө уул уурхай судлах уу? Миний амьдралд ямар ч утга алга. Би чи нэгэн хүүхний төлөө бүх юмаа сүрүүлнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ? Чи чинь Монголын хөгжилд оролцох томоохон компани ирээдүйн захирал хүн шүү дээ чи. Нэг мөн хүүхэн гинэ. Миний ноноо нэг мөн хүүхэн биш. Би тэр бүсгүй төлөө. Тэр бүсгүйгээс гарах үрийн төлөө чадах бүхнээ хий гэж хөлж газар өрөхгүй нисэж мөрөөдөж явсан заяа. Тэгвэл аав нь тэр номон дээр ч очиод гуй л да. Миний хүү дээр эргэж ирээчгээ сүгдээ. Чи зөвхөн хэдхэн хоног тесч үз. Хууль зөрчилгүйгээр бүх боломжийг судалж үзэж
чамааг энэ цэргийн албанаас чөлөөлүүлэх тааж. Би энд хэдэн хоног битгийл, хэдэн минутч, хэдэн секундч дэвсэж чадахгүй. Үгүй чи тэгээд яах гээд байгаа юм бэ? Би оргон. Гүсэлтийн уур нүрээд баг дэлбэрэх шахсан байх шүү. Яавч өөрөө ирээгүй. За тэр цэцэргийгч яах. Хоёул муу дөрөв. Яаж хийж байгаа л тайвшруулж байгаа юм шүү. Бас нөгөө номтын ч гэсэн эвдрүүлээ. Одоо сүлтийг ирөөгийн гэмт хэрэгт ингээд шууд шоронд хийчих үү? Мэдэхгүй. Та чинь хуульч юм гэж мэддэг юм уу? Сургуульд чинь заагаагүй юм уу? За над ямаач хийсэн. Билээ ямаач хийсэн. Билээ. Юу вэ? За тэгэхээр энэ хамтаанууд их сайхан болсон байна л да. Тэгээ хамгийн гол нь одоо тэр цаатлын мөргөн хэлбэрүүдийн одоо хоёр шүршүүрүүдийг хийгээд үнсэд ингээд дуусгах хэрэгтэй байна. Ойлгов уу? За, ууж олно. Амрагрээ. Заахлах тэслэгч хурц. Энэ байлдагчийг яа гэж бодож байна? Юу юугүй барьж аваад сахилгад хорцгож болохгүй байна. Улмал цаашаа зүтгээд байх зөрүү төвхт байгаа юм. Одоо тэгээд яах вэ? Толгойг нийлээд эрхлүүлээд л орох болгонд нь лаанд 200 машинтай хамгаалагчтай зөөгөөд явах. Аавар нь хэлж ойлгуулъя гэж бодож байна. Дээрээс манаас алаанд төвшингээд нэг хөлт залуу байдаг юм. Энэ залуутай их ойр татна. Тэгэхээр төвшингээр сайн хэлж ятгуулж ойлгуулъя гэж бодож байна л да. Би танаас салааны байлгч нартай уулзсан. Таныг эмэгтэйчүүдийн тасагтаа уралдуулснаас хойш байлдах сүлд бухимдаж хүн рүү өсчих болсон гэж ярьж байна да. Энэ миний бүр улсын эрхэмдэд орно да. Би байлдагч нартайгаа жил болгон л ингэж ажиллаж ирсэн. Эдний чинь хор шарыг жаахан хөдөлгөөд малтаад өгөхөөр өөртөө бэлтгэлээ ягээд улам чангараад сайжраад ирдэг. Гэтэл бас зарим хүнд энэ таардгүй юм байна. Хүнтэй ажиллана гэдэг чинь тийм хялбар юм биш шүү. Галын шугам, тэргүүн шугам дээр ажиллаж байна гэсэн. Нэг шудаа хазгаа гიშгэж болохгүй. Дээрээс нь бас байлдагч сүлдийн найз бүсгүй нь салан сарнаа гэсэн юм а да. Тэрнээс болоод л давхар уурлаж бухимдаад оргож босгосон байгаа юм. Би энэ залууг төв удаж магадгүй гэж их бодож байсан. За энэ удаа ч яах вэ? Ингээ тайвшраад өнгөрлөө гэж бодъё. Ер нь цаашдаа жоохон нэхур нямбай ажиллах хэрэгтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Яс махандаа шингэлт ойлголоо. Энд тэнд очиод амиа алдсан байх хэвлэл гэж айж байлаа шүү. Одоо тэгэхээр тэр эцгээрийн сая ятгуул. Оргож босож болохгүй гэдгийг бүр яс маханд нь тултал ойлгуул. Ойлголоо. Харин тэр эцгийг надтай уулзах мартаа. Би одоо ингээ өрөөнд ороод байж байна. Явж болно. Үстэй. За дуудлага болчих гинөө. Танаас дуудлаа. За солбож дуусуу. Дууссан. Шалгаад үзлээ. За дуудлаа. Сонсоно. Эрхэм ахлах тэсгч таны тушаалаар байлдагч энд ирлээ. Эрхэм ахлах тэсгч таны тушаалаар байлдагч төвшин ирлээ. За нааш. Хоёр байлдагч сүлдтэй ойр дотн байдаг хүмүүс. Нөхөртөө туслах хэрэгтэй байна. Хичээлийн танхим жагсаалын талбай, галтогоо бие засах газар гэдээ ер нь хаач явсан нүд салгалгүй дагах хэрэгтэй байна. Энэ хүнд дахиж орох боломжийг битгий өг. Ойлголоо. Энэ хүн сэтгэл санааны гүн ямралд байгаа. Тэгэхээр та хоёр маш төвчээртэй харьцаж тайвшруулах хэрэгтэй байна. Нэг нөхрөө харсаар байж. Гэмт хэрэгтэн болохыг хүсэхгүй байгаа зү та хоёр. Үгүй. Хоёр дахь удаага орох юм бол яалчгүй эрүүгүй хариуцлагагүй лээ. Энэ бол ойлгомжтой зүйл. Байлгч дэндв. Би одоо явж хичээлд орж болно. Үстэй. Төвшөө. Би чамд юу гэж хэлэх гэж байгааг чи бараг л ойлгож байгаа. Байлдагч сүлдийг ажиглаад байхад чамааг их хүндэлдэг, өвөч их сонсдог юм шиг ажиглагдах юм. Тэгэхээр чи сүлдтэй ярилцаж дахиж юм алхам хийхгүй байх талаар нь сайн ойлгох хэрэгтэй байна. Чи бол хуульч хүн, сэтгэл судлал үзсэн, хүнтэй яаж харьцаа мэдэн шүү дээ. Ойлоо эрхэм ахлах тэсгч. За явж хичээлд орж болно.
Гүйцэтгэе. За дахин шалгаад үзье. Цэнгэр нэг сонсож байна уу? Дуудлага. Миний яриа чам сонсож байна уу? За дахиад эхнээс нь шалгаад үзье. Ангийн орлогч арднаа дарахтаа уулзах хэрэгтэй. Өрөөндөө байгаа болов? Таны хүлээгээ сууж байна. Сүлдээ. Миний бодоход номын чам дээр эргээд ирнэ. Та хоёрын амьдралд учирсан хамгийн анхны шалгуур дээр л чи бүдэрчих гээд байна шүү дээ. Өчигдөр би номинтой уулзлаа. Та хоёрын хооронд бол муудалцах шалтгаан байгаагүй байсан биз дээ. Хэн нэгэн муу санаат нь л чамайг сөхрөөсөө, сөнөөсөө гэсэндээ хөлд чинь тэгээ тавьчихад чи юуны тухайн төрөлгүйгээр л нүрээрээ газар хатгах чадах юм. Та хоёрын хооронд муу санаатай хүн яс хайчаад байхад чи номингоо хөөгд явуулчих гэдэг юм байна. Сайн бодоорой Сүлдээ. Аавтай чи хамт өчигдөр шинжин чамайг хайлаа. Чамайг яагаад ингэж бухшаад байна гэдгийг чи олох гэж. Ануучинтай, зөргөөтэй, туяатай, номинтой гэд нэлээд олон хүмүүстэй уулзаж ярилцлаа. Ануучин гэж охин л нэг бүдлээ утгаад яваад байгаа юм шиг санагдаад байна. Намын хоёрыг удахгүй эргээд уучраа олно гэж би бодож байгаа шүү. Битгий ингээд өөрийгөө гаргуунд нь гаргах чад байлдаа чи. Хүнд чинь амьдрал нэг л заяа тийм шүү. Амьдралынхаа төлөө тэмц. За энэ талаар сайн бодоорой Сүлдээ. Зор. Хүмүүс бэлтгээ. Бэлтэг. Энийг ангийн орлогч арднаг дэд туранг өрөөндөө дуудаж байна. За ажиллаа. Явж байна. Хүмүүс явж байна. Яа.